сургалтын дүү эргээд эргээд дундаа эрхэм урандаад оюутан зэрэг сургалтын ээлжийн ажиллагаанд бие бүрэлдэхүүн зөрчсөн эрийн сургалтын төвийн дарга хэд урандаа төгс ирдэнэ. Эрхэм оюутан зэрэг цагтын авраг нэ өнөөдөр Монгол улсын хэмжээнд 7000 гаруй оюутан зэргээр дайчилгааны бэлтгэлөөцийн бүрэлдэхүүнээ төлсөн байгаа. Цэрэг миний алтан амин амных байгаагүй. Ард Монголын авгай их орон таних байлаа. Тэгээд ирээд даунтан найз нөхөд болсон үнэхээр гоё байна гэдэг. Зовлон жаргалтай хамт идэх найзтай нэг үнэхээр сайхан. Тэгээд манай садаан хам бол үнэхээр гоё найзж байгаа. Хаяатан хүмүүс муудах зүйл байдагсаа оройд тэрийг ярилцаад их гоё яадаг. Тэгээд юм ойдгүй ирээд энэ захны давааг үнэхээр гоё хад сурж байгаа. Өглөө би зүгээр ороо хам хураадаг байсан ч гэсэн одоо энд ирээд үнэхээр гоё найзуудтай хамтсаар бол гоё хураад сурж байгаа. За тэгээд өнөөдөр эцэг эхчүүд ирээд үнэхээр гоё байна. Тэгээд ээж нар ирээд хүүг аваад нөгөө уйлж байгаа амар гоё байна. Манай ээж аваа 13-нд ирнэ. Өнөөдөр их болохоор жоохон тийм гэж байгаас. Нөгөө ээж аав нарыг хараад жоохон нөлөө сурж байна. Тэгээд тэнд ирээд үнэхээр гоё байгаа. 2 сарын хугацаанд бол байж чадмаар санагдаж байна. Одоо л яг ер нь яг цэргийн алба гэж юм байт юм байна. Цэргүүд ингэж бэлтгэгддэг юм байна. Бидний ах, аав, өвөөнөр ер нь яг ийм л замыг туулж тийм мундаг сайхан ирчүүд болсон юм байна гэдгийг одоо л ойлгож байна. Ер нь яг эр цэрэг гэдэг бол цэргийн алба гэдэг бол яг хүнийг яг жинхэнэ эр хүн болгохдаг хатуужилтай, дэвсвэртэй яг Монгол эр хүн гэж хүмүүс яриад байдаг яг ямар зүйлүүд энэ юусэн мэдтгүү. Яг энд ирээд бол ер нь яг цах цухаас нь бол гадралж эхлээд одоо ер нь өөрөө хатуужиж эхэлж байна. Тэгээд үе тэнгийн найзууд маань бол бас явн чангарна гэдэг шиг ер нь бүгдээрээ л явн чангарч байна. Эхэндээ л ээж аавын адраа бяцхан хүүхдүүд ирсэн бол одоо бол энд сайхан хүдэр бор залуучууд болоод байж байна да. Тэгэхээр их орноороо бахархах, хүүгээрээ бахархах тийм сэтгэлдлүүд бол маш их одоо дараалан ингээд төрж байна. Тэгээд энэ хөтөлбөр төсөл хөтөлбөр нь бол айгүй цаг үеэ олсон оюутан залуучуудад маш их боломжуудыг нээж өгч байгаа ийм сайхан хөтөлбөр юм байна. Энэ боломжийг ингээд оюутан залуучууд ингээд алдахгүй энэ хөтөлбөрт бас хамрагдаж байгаарэ гэж хэлхийг хүсэж байна. Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн Эрдэм студ